За бодлого 66. Энийг бодохгүй. Энэ нэг олон оронтой тооны юу гэж байгаа. 50-60 оронтой тоож өгдөг л. 40-30 оронтой тоож болчдөг лөө. Тэгээд сигийнхаа хэмжээнээс хэтрээд ит. Тэгээд нэгдүгээр 7 оронтой үйлдэл дээр үйлдэл хийх шаардлагатай байна. Хоёрдугаар энэ нөгөө нэг диафантины тэгшгэлгээд тэгээд яг энэ тохиолдол нь пэлийн тохиолдол гэдэг хаа. Пэлийн тэгшгэл гэдэг. Тэгээд энэ миний юусоо заах тийм одоо миний YouTube channel-ийг эзлүүлж байгаа дээр энэ диафантины тэгшгэл пэл мэл юусоо миний зорилго дээр байхгүй юм. Математикийн судлагдах онод байхгүй. Тэгээ энэгээр нэг бичлэг хийгээд шаардлага. Одоохондоо алгав. Тийм учраас 66-г алгаслаа. За 67. 67 болохоор яг 18-тай адилхан оролтын яг тааруулаад өгчих юм бол 18-тай. Би 18-ийн бодлтыг сая бэлтжлээ. Нэрээ яг таарна. Энэ файлаа оруулах юунаас үлээ. Энэ файлаа л юунаас авчих хэрэгтэй. Уншчих хэрэгтэй. Тэгэх юм бол тэгэл болчихно. От сайхан бэлтцсэн байна. Тэгэхээр 67-г одоо бодод байна хэм үү бодохгүй. 18-ийнхаа бодлтыг ашиглаад 67-г ботчихно гэсэн үг. Гол нь энэ чинь 20 үрчгийн хариуцтай. Энэ мангас ч арай том байна. 18 дугаар бодлогын өндрөөс хэлбэрэхгүй. 100 мөртэй гинэ. Аж ингэж тэгээд файлаа уншаал. Тэгжлээ. Энэ бодлтон дээр ямар ч засварыг шаардлагагүй. Уусаа яг л адилхан юм байна. Энэний жоохон томруулт юм уу? Ингэдэг ч юм уу те. Энэ миний 18 дугаар бодлогын бодлоос олоод ирлээ л дээ. Их үр. А 100 те. 100 энэ маань 100. Энэ маань бас 100 болох хэрэгтэй. Ячвт 67 triangle 72 73 гэнэ. Гарч जैन та. За 67 бол яг л 18-ийн бодлоор бодож болно гэдгийг харуулж байгаа юм тэрнээс шин. Өөр нэмэлт юм ерөөс байхгүй. Хязгааруудын нэмэлт. Тэгтээ бас ажлын динамик програмчлал болохоор боломжтой юм жаа. За 67 нэг юм.